За сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. UBM радио 80.3 хайлын өний спешиал дугаар болох одоо та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За энэ ч одоо хэдүүлгийнх нь 2 дахь дугаар тий 2 дахь дугаар. За энэ дугаараараа бид та бүхэндээ зориулаад Европын бүс нутагт болсон домог төс яриа болох тухайн оронд яг ямар хуу үлгэр домгийн амьтад байдаг вэ гэх тухай ярихаар бид бэлдсэн байна. За болроо юу ямар хуу түүх судалсан бэ? Би ер нь болохоор нөгөө нэг ер нь бол дээр үед болсон. Ер нь бол хэрцгийгээрч алагдсан гэр бүл ч юм уу эсвэл нэг тийм үл мэддэх хүмүүст үзэгдсэн үзэгдлүүд тиймэрхүү ер нь бол юу цуглуулсан шүү. Тийм. Одоо жинхэнэ яг сүнс юм уу? Яг утгаараа сүнс юм дээ. Утгаараа сүнс. За тэгвэл манай дээгийн маань юу судалсан бэ? За би болохоор яг мөн адилхан яг Европын орнуудад байдаг тий энэ тэнд газарт нь шингэсэн сүнс болон мөн одоо хүүхдүүдийн аялалд явж байгаа жишээ нь алагдсан тийм аллагын талаар бас судалж ярина. За энэ аллагын подкаст л биш шүү за. За тэгвэл за болроо эхнийхээ сэдвээс эхлэх уу? За тэгээ. За минийх болохоор нөгөө 1974 онд Америкт болсон хэрэг. Тэгээ нөгөө нэг юм ер нь бол хамгийн алдартай гинэ Америкчууд бас ер нь бол энийг нэг тийм дамаа ярддаг аимшигын төв гэх юм уу? Бодит явдал юм уу? Тэгээ ер нь бол бодит болсон зүйл. Тэгээ 74 онд нэг Рональд Депа гэдэг нэг залуу нэгэн гэр бүл тэгээ 4 хүүхэдтэй ээж аав айгуу сайхан гэр бүлүүд ингээд нэг байр худалдаж аваад тэгээд нөгөө нэг тэр байранд нь ер нь бол ингээл хүүхдүүд нь ингээл хаалга зохиол өөрөөр ингээл энэ тэнд гэрэл харагдал ханы цааснаас нь ногоон шингэн зүйл гойждаг. Гэт хүүхдүүд нь ер нь бол хараад ээж аавдаа хэлсэн. Тэгэл ээж аавд нь явахдаа нэг үл оошоогоод гэх юм уу? Ер нь бол нэг тийм тоохгүй нөгөө хүүхдүүдийн нэг тийм бяцхан яриа байдаг штэ. Тим зүйлүүд гэж удаад айгүйх тоохгүй байгаа гэсэн гинэ. Үл оошоодаг. Тийм үл оошоодаг гэсэн. Тийм тэгээ нөгөө дөнгөж ингээл аргагүй штэ дөнгөж гэр бүл ингээл нэх гой байр худалдаж аваал тэгэл ингээл яг ийд амьдрал өрнөжсэн чи нөгөө байшинд нь те ингээл нэг ийм харагдаад байна тэгээд ингээл хүүхдүүд нэг үл мэддэх юмнууд ярихаар ээж аавууд ер нь бол нэг тийм үл оошсон байдалтай байсан юм байна. Тэгсэн чинь аав нь нөгөө нэг ингээл өөрөө бүр ингээд юм бодтойгоор харсан гинэ. Одоо энэ нөгөө ханаас нь ингээд ийм ногоон зүйл шингэн тийм нэг ногоон зүйл гоождаг. Тэгээд нөгөө эн тент нь ингээл хаалгаад галтгоонд сууж яхад ингээл төмбөшгнүүд нь онгоолгоол ингээл тав гэл онгоогоол. Ер нь бол яг нэг тийм ингээл гэртээ байж хат нь бүр ингээд өдрийн цагаар хүртэл тэр нь мэдгдсэн гэж байгаа байхгүй аав ээж хоёрт нь. Тэгээд тэдний гэр бүлийнхэн тэрнээсээ ингээд хүүхдүүдээ авч явж зүхтаад тэгээд дахиж ирээгүй тэр гэртээ. Ер нь бол тэгэл тэр байраа ер нь бол бараг тэгэл зарсан юм шиг байгаа. Мэдээж юмтай байсан. Тийм харин тийм яг тэр нөгөө тийм байгаад байгаа байхгүй ер нь бол нэг тийм тэгтээ ээж аавд тоохгүй байжгаад сүүлд нь ингээд өөрсдөө гигэн цагаан өдөр мэдрээд тэгэл хүүхдүүд авч явсан нэг тийм түүх байд юм байна. Бас эвгүй нэ? Тийм эвгүй нэ. Тэгэл хажууд ингээд тав шүүгээ онгох юм бол ёо би бол бүр өнгөлцөг хагараад байхгүй болсон маа. Юу тийм юм хараа суугаал тэгэл копигоо угаал хүүхдүүдээ байж ах зүгээр өстөн зурс хийгээл орж ирэл алга болно үсттэй. Тэгэл анх хүүхдүүдээ тэгээд хилж яхад нь те дахиад нэг анзаараад үдсэн бол арай эрт явах ч юм уу арай эрт арга хэмжээ авах боломжтой байсан үед бас байгаа тийм зүйлүүд байгаа. Тэрэн дээр бас анхаарах хэрэгтэй ах. Гэтэ тэр нөгөө нэг шинээр байр авцсан байсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр шин гэртээ ингээл яг ийд ингээл тухлаал гэж яхад нөгөө гэрэн тийм бахаар чинь тэгэл итгэхэд хэцүү юм да тийм нэг талын харин тийм байна тий. Айгуу ёо бүр ингээд сонссон чи бас ингээд жоохон эвгүй тий. Тэгээ нөгөө нэг ээж эцэг эхчүүд нөгөө хүүхдүүдээ ингээд хитрхээ үл ошоодаг зүйл нэгээд байгаас тэ одоо Монголд ч гэсэн бас тийм юмнууд байдаг шүү. Амар. Гэтэ тэрийг дараагийн дугаарт ярина. Амар. Бас тэгж яйлах юм уу тийм үнсийг? Бүр ингээд сөрдүүлэн баригна. Бага шүү. За болрогийн маань түүх юм байдаг юм байж. За тэгвэл манай дээгийн маань түүх ямар хөө вэ? За энэ болохоор Прага Чех улсын Прага хотод одоо болсон тийм гудамд шингэсэн тийм сүнсний талаарх тийм яриа байгаа. За Прага хот нь Европын хамгийн үзэсгэлэнтэй
түүх соёлын дурсгал газар хэмэгддэг. Үүнээс гадна хаа сайгүй хэрэн хэсдэг одоо сүнс хэрэн хэсдэг тийм хэсэг сүнстэй гэдгээрээ ч алдартай тийм газар юм байна. Тус хотын гэрэл муутай нууцлаг гудамжуудад өөрийгөө тийм амьд химээ итгэн явах сүнснүүд байдаг гэж төдийгүүд одоо тэнд байдаг одоо бүгд өөр өөрсдийн тийм түүхтэй тийм сүнснүүд байт юм байна. Жишээлбэл тентгийн хамгийн алдартай галзуу тийм эрийн сүнс эхнэрээ дандаа хайж явж байдаг гинэ. Оо яана. Харин тэгээд зөвхөн нэг газараа эргэлдэж байдаг бөгөөд хажуугаар өнгөрсөн бүсгүйг дагаж одоо айлгаж тийм ичээж одоо шогол дандаа тийм гэж шоголж явдаг тийм сүнс, эрэгтэй сүнс байдаг. Одоо юу гэсэн үг нөө айцаар нь хоолдог тийм. Эхнэрээ дандаа тийм хайж одоо эмэгтэй хүнийг ингэж энэ тэн дээрс нь одоо айлгаж сүрдүүлдэг тийм сүнс байдаг гэж байна. Яг тэр гудамд нь болохоор Прага хотын тийм нэг тийм хэсэг тийм гудамд тийм шингэсэн тийм сүнс байд юм байна. Тэгээд мөн өөр нэгэн бас өндөр тийм залуухан сүнсний тухайд эд хөрөнгийг нь хулгайлж амийг нь хөнөөсөн эрийг олж авах гэж гудамжаар эргэлддэг тийм сүнс бас байд юм байна. Тийм сонцтой сүнс. Тэгэхээр яг юмд ийм хорогдчихсан тэрэндээ ингээд эргэлдээд хүмүүсийг амар тайван байлгадаггүй үгүй болвол хүмүүсийг дагаж одоо гэр орнд руу явдаг ч юм уу тэг шингэдэг тиймэрхүү сүнснүүд бас айгу олон төрлөөрөө байдаг юм байна гэдгийг бас олж авсан. Угаасаа яг юу л ах л та ямар ч оронд угаасаа нэг тиймэрхүү сүнснүүд яваад байдаг шүү дээ. Тэгэл те хүмүүсийн ингээд дагдаг, ингээл янз бүр болгодог, шоглдог те. Одоо манай монголч гэсэн ер нь аюух яригддаг. Тийм яг тэр чиглэлээр бол угаасаа ер нь гадаад монголч гэлтгүү. Тийм бүгд л адилхан л тиймэр юм бол байд юм байна. Тэгтээ яг угаасаа иймэрхүү юмнууд яг түүх томог гэхээс илүү бодит явдал дээрээс зөндөөх төрслөгдсөн байдаг. Тийм учраас бас наачмас айгуу сонирхолтой лээ. Харин тийм. Google-тэй кино манон дээр л гардаг юу гэхээс яг бүр ингээд бодитоор байдаг дээ. Тэр нь бүр ингээд мэдээлэлээр бүр байдаг гэхээр одоо яг юу гэсэн Прага хотод очдог хүмүүс ер нь бол яг тэр одоо яг тэр байрлалын заачх юм бол хүмүүсээс очиход бас хэцүү нэ. Одоо би бол яг ингээд сонсох юм бол Прага хотод одоо тэр ингээд хажуугаар нь явсан эмэгтэй хүнийг оролддог яг тэр дашаар бол явахгүй юм байна. Юу гэсэн үг харин ч тийм газруудаар ингээд хүмүүс ч улам илүү явдаг байхгүй юу? Яа, амар юм байна. Бүр ингээд ботсон ч юм бүр ингээд яг өөрөө гэдэгтэй амьд гэж бодоод идэм бах та. Ер нь бол үгсэн гэдгийг мэддэггүй. Тийм юм бол тохиолдол байдаг гэж ер нь л яг хүмүүс ярьдаг. Параллел ертөнцтэй яг ингээд гацчихсан. Одоо яг хүн төрлөө тийм. Одоо өөрийнхөө төрлийг олж чадаагүй. Тэгээ ингээд гаццсан юмд хорогдчихоор угаасаа яаж ингээд сүнс нь одоо амьрлаж чадах тийм үстэй. Яг нөө нэг юу гэдэг штэ. Одоо нөө гинтийн нөө нэг сансаргүй ослоор ингээд нас орсон хүн гэж байдаг штэ. Ямар ч өвчин зовлон мэдрөхгүйгээр. Одоо тийм хүмүүс өгсөн гэдгийг мэдэхгүй ингээд тэнвэрлэл яваад байдаг. Гэсэн тийм юм бас би өмнө сонсч байсан байхгүй юу? Тийм. Тэгэхээр тэр сүнсээс тухайн явдалтай бас адилхан байж магадгүй. За хоёрыг бол айгүй нэг тийм сүнслэг нэг тиймэрхүү юмуд юм байна те. Ер нь бол нөгөө хүмүүсийн нүдэнд үдэх биеэрээ үдсэн мэдэрсэн гэх юм. Мэдэрсэн. Зүгээр бид мэдрэгддэг ч нүдэнд харагддаг. Тийм нүдэнд тийм яг тийм. Одоо үнэр амтгүй хоол шиг юм биш үү ерөөсөө. Давсгүй хоол шиг гэдэг юм уу? Амар юм ярьжсэн насны бодлоо энийгээд тах бүр амар уу. Наваа нэг хүүхэд байхад тэгдэг гэсэн штэ. Манай эмээ. Одоо ингээл бид нар ингээ аим шиг юм ярьж штэ. Аим шиг юм ярьж хагаад өнгөө яриад инэн штэ. Тэнгүүд тэр ярьсан аим шиг юм биелдэг гэж ярьдаг гэсэн. Тийм. Тэгж ярьдаг гэсэн. Тийм яриа ер нь бол бас хүүхэд байхад ер нь нилээ яригддаг байсан. Эхлээд амар юм ярьж айж агаад дараа нь ингээд инээдтэй яриад хөгжилтөөр тэр өмнө ярьсан аим шиг юмнууд нь бэлдэг гэж байна. Тийм муу яр аль модон юм тогш могш зүгэрстэй. Тийм хоос юм 3 тогш эсвэл мод тогш гэсэн бэл. Янз бүрээр үздэг. Мөн чих найзуудын толгойг тоншсон даа гэдэг байхгүй. Харин тийм тэгэхээр би бас муу ахыхаа толгойг зөндөө тогшсон. Өөр хэдий хоосон л байсан юм. За хоёрын түүх тийм байсан юм байж. Тэгвэл минийх бол арай жоохон өөр заяа. За. Яг эхэлтэй хэлсэн шиг яг жинхэнэ домог ярианууд. Одоо үнэхээр үлгэрийн бодит бус үнэхээр бодит байдаг гэж хүн итгэхээргүй ярианууд байхгүй. Яриач гэжтэй одоо амьтад гэх юм уу? Одоо бодгалууд. За нэг нь
Yowie гэж байгаа. За, Австралийн бүс нутаг болон Сиднейн Blue Mountain-ийн ойролцоо нутагшин амьдардаг хэмээн үздэг. Энийг нүдээр харж ирсэн хүн ховор боловч эрт үеэс ярьж итгэсээр ирсэн гэж байгаа. За, энэ амьтан болохоор яг зурган дүрслэгснээр бол за, өндөр намаараа бол хүнтэй төстэй. Одоо 1 метр 80-90 ч юм уу те. Тэнгүүтээ нэлийн өндөр юм. Яг нэг хүний хувьд ер нь л хүнтэй төстэй л өндөртэй гэсэн үг шүү дээ. Тэнгүүтээ биеийнх нь байдал нь бол одоо алмас шиг битүү үстэй. Одоо алмас гэж дээ ер нь бол сарвагч шиг гэх юм уу? Нэг тиймэрхүү юм байд юм байна. За тэнгууд нь үзэмжийн ерөнхийдөө бол их аимшигтай хэрцгий боловч хүн рүү дайрч байсан удаа нэгч байхгүй. Гэхдээ энийг харж исэн хүн бол байдаг гэдэг байхгүй. Тэгсэн хэрнээ хүнлэлөө ерөөсөө дайрж байгаагүй тийм дайрсан тохиолдол нэгч байхгүй. Тэгээд нэгэн үе энэхүү домгийн мангасыг харгасан хүмүүс тэдний нутагшдаг их газруудыг ихээр зорж байсан удаатай. Хүмүүс угаасаа яг иймэрхүү бодит бос гэсэн газар руу тийм ингээд амар зорж тэмүүлдэг байхгүй юу? Оо ямар сонирхолтой энийг харчихсан гэсэн бодол амар их толгойд хүрдэг. Тэр бодолдоо авцааргаа явчихдаг байхгүй. За хоёрт нь болохоор за нөгөө алдарт алмас. За одоо Европынхан бол одоо Bigfoot гэж дууддаг. Том хөлттэй. За Өмнөд Америкийн бүс нутгуудаар ихээр оршин байдаг хэмээн үздэг бөгөөд энийг нь мэдэхгүй сонсож байгаагүй хүн ерөнхийдөө бол байхгүй. Ер нь хүн болгоо мэддэг. За асар том бие өслөг төрхөөрөө алдартай тэд хүмүүсээс хол буюу ой модонд амьдардаг гэж. За хүн төрлөختөн олон жилийн турш алмас гэж байдаггүй гэж айгүй их маргалддаг шүү дээ угаасаа. За энэ угаасаа одоо цаг дээр ч маргалддаг байсан, өмнө цаг дээр ч маргалддаг байсан. Тэгээд алмсын тухай ингээд судлаачдын баримтат кино хүртэл байдаг. Бүр одоо тэр нь за магадгүй ютубер хайхаж гарч иж магадгүй. Тэ? Bigfoot гэдэг хайхад. Тийм хүү байт юм байна. Тэг яг би бас нэг хүүхэд байхдаа ч яг тэ нэг дунд ангид байхдаа ч юм уу тэ 10 жилээ нэг сонсчихсан байхгүй юу? Европын хідэн эрдэмтэд одоо алмсыг судлахаар Монголд ирсэн байгаа. За тэнгуүтээ тухайн алмсыг судлахаар за нэг 5 эрдэмтэн ирсэн гэлүү дээ. Тэгээд тэд нар үнэхээр алмсаа судалж явж байхдаа Монголд ирсэн. Монголын тайгад ирсэн гэлүү дээ. Тэгж байгаа хэвээр үнэхээр жинхнээсээ алмсцаа бол холоос бол харж чадсан. Тэгээд холоос араас нь нэгэн зураг дарж янцсан гэж байгаа. За тэгэнгүүтээ нөгөө хүмүүс чинь нөгөө алмсыг чинь цаашаа улам бүр ингэ судлахаар явд юм байгаа өстэй. За ингээ хойноос нь яг тэр мөрнийхэн дагуу явлаа. Тэгсэн чинь нөгөө алмсынх нь ингээл мэдээж үсрэх амт шүү дээ. Үс нь гуужж уна шүү дээ. Тэнгүүт ингээл навч мөвчин дээр тийм үү те ингээ газар өвс мөвсөн дээр ингээд үснүүд нэг унтсан байсан гэж байгаа. Тэгээд тэдрийн бүгдийг ингээд дээжгээд мэдээж эрдэмтэд чинь ингээ аваа явчихсан шүү дээ. Шинжилнэ. Тийм шинжилэх гэж. Тэгэл аваа явсан. Тэгээ байж явах явцдаа нөгөө тэд нар санаандгүй байдлаар одоо зулцгийг олсон гэж ярьдээ. Одоо алмсын зулцэг. Одоо хүнээр л хүүхэд. Алмсын хүүхэд хүний хүүхэд ялгаа юу байх вэ те? За нэг тийм юм бол сонсчихсан бохгүй юу? Тэгсэн. Тэгээд дараа нь төд удалгүй ингээд тэр одоо зулцэг нь үхсэн. Одоо хүний гар дээр очсноос хойш. Тэгээд нөгөө эрдэмтэд чинь тухайн алмсын одоо гавлын ясыг нь ингээд аваад нутаг руугаа буцсан байгаа. Яг буцаж явж явах одоо нислэгээр явна шүү дээ тэр чинь. Онгоцоор яг нисэж явах явцдаа нэгнийх нь бие нь ягаад ч мэдгүй огцом халуураад нутагтаа очихоос өмнө онгоцон дотроо нас орсон. За тэнгүү 4 эрдэмтэд үлдчихэж байгааз. Тийм. Тэгсэн чинь тэд нар нутагтаа очиод төд удалгүй бүгд ингээд салцгаасан заяа. Яас мэддэхгүй. Ингээд шалтгаан байхгүй. Тэгээ саллаа. Тэгээ тэр дундаас яг нэг эрдэмт нь за би энэ алмсын ингээ гавлын ясыг би ингээд аваа хадгалж энийг би ингээд сорц дээж болгоод ингээд аваад янзлаа дэж шинжилгээ байж. Тэгээ та нар би ингээ хүрээд ирээрэй гэсэн юм шиг байна. Тэгээ явсан. Тэгээ төд удалгүй нөгөөдөл нь ирэх хугацаанд нэгэн ч ирээгүй. Тэгээ нөгөөдөх чинь гайхаад эдэр одоо яач вэ нэ тэрийг ирэл сурлуулаа шүү дээ. Нэг эрдэмтдийнхаа. За явлаа. Нэг эрдэмт дээр нь гэрт нь яваад хаалган төгшөөл ярьсан. Тэгсэн чинь манд байхгүй шүү дээ. Юу яатсан галзуурсан. Галзуугийн имлэг твтэж байгаа.
Тэгээ нөгөөд чинь гайхаа энэ юу яриад байгаа юм бэ? Нөгөө галзуу их нэмлэг рүү яваад очсон. Тэгээ ойцсон чинь нөгөөд чинь тагаад ирсэн. Намаа манай гэрийн үднээс ингээ харж исэн. Оо яана. Тэгээ тийм ингээ ярьсан гэж байгаа. Тэнгүүд нөгөөд чинь мэдээж тэр ярианд итгэхгүй штэ. Чи ч одоо юу солиороод байгаа хаа байсан тэр хол газар те. Бидний дагааж ирнэ гэж юу гэд юм бэ? Тэгсэн чинь нөгөөдх нь үгүй ирсэн. Би бүр харсан. Тэгээд удахгүй тэр намайг бариад тэг би үхэн. гэж ярьсан. Тэгээ нөгөөдөх чинь эмч нартай яриад энэ үнэхээр биеийн байдал нь ямар байна нэтэр гэж үнэхээр муу хүнд байгаа. Ингээ байнга тэрнийгээ нэг юм аа байнга давцаар байгаа. Тэгээ нөгөөдөх чинь явлаа. Маргааш нь за би маргааш ирнэ гэмч нилээ явж байгаа байхгүй. Тэгээ маргааш нэрсэн чинь үхсэн. Нөгөө эрдэнэт. Тэгээ яаж үхсэн тодорхойгүй. Зүгээр л цааштай битүү өрөөнд дотор байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд алуулсан. Яг алуулсан юм шиг уул мөртөө. Тэгсэн мөртлөө дотор нь хинч орох боломжгүй. Тий. Тэгээд нөгөөд чинь дахиад 3 эрдэнэт үлдчихэж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө эрдэнэттэй хайсан. Нэгийг нь бол бүр огт олоогүй. Бүр ингээд бүр ор сураг алуулсан. Бүр сурган тасарсан. За тэнгууд нөгөө хоёр нь болохоор бас тодорхойгүй шалтгаанаар өвчнөө улмаас тэгтэй үхцгээсэн. Тэгээ үнэхээр яг тэр өвчнийг ингээ ямар ч эмч судлаад эдгийх гэж чадаагүй. Тий. За тэгээд нөгөөдг чинь яг тэр гавлын ясыг хадгалж үлдсэн гэсэн эрдэнэтэй ганцаархнаа хөгшөртлөө амьдэрсэн гэж байгаа. Тэгээд хүүхдүүд одоо мэдээж одоо хүүхдүүдтэй өвлүүлж үлдээх юмтай байх хэрэгтэй шүү дээ. Тухайн чинь. Тэгсэн чинь хүүхдүүд нэг хүүхд нь ингээд нэг хүүн ч юм уу тий сонирхоод ингээд даав энэ одоо юу яасан юм ингээ асуусан байл та. Нөө нэг аламсын гавлаас хүнийхтэй ер нь бол төстэй. Гэтэ хүнийхийг бодох юм бол тархины хэмжээнд дээш нэлийн шовгор. Тиймэрхүү гавлаас. Тэнгүүт энэ яг юуны гавлаас аа? Чи ерөөсө хэлж өгөөг нэ. Тэнгүүтээ за хэрвээ чи надаас хойш одоо эдрий ингээд миний эд хөрөнгийг өвлж авахыг хүсэж байгаа бол битгий. Зүгээр л энэ гавлын ясыг Монголд аваачаад орхив. Одоо хээр газар хүн одоо байдаггүй газар. Тэ? Эзгүүд илүү газар гэсэн үг шүү дээ. Тийм газар аваачаад орхив. Тэгээд дахиж битгий дурсаарай. Гэт гисэн хүүхдэн ч яг ном журмаар нь хийсэн. Тэгээд тэрнээс хойш тэдний гэр бүл ямар ч асуудал гараагүй. Тэгээ аламс ер нь бол амар хараадаг гэж бас хүмүүс амар ярьдаг. Тэгэл бүхэл бүтэн хүүхдийг авч яваал тэгэл юу ачин гэхэр ч юм бас. Яа яалтчихгүй дэлгэх л та тий. Сэртгийл юм тийм амар юм байна. Наа чи одоо тэгэл хараалт өртсөн л гэж яригдсан. Гэхдээ яагаад одоо тэр юуг нь хадгалж исэн тэр хүн дээр нь судлаач нь хараал ночоогүй юм бол мэдгүй одоо би ямар одоо байсан биш байсан бол би асуум шүү дээ би та яагаад харагдаагүй юм гэсэн. Харин тэр жил би нэг хүүхдийн тархийг хадгалж исэн юм аа гэдэг. Тийм би нэг толгойг нь хагас өгчөө нэг тархийг гаргаж исэн юм. Гэвч шүү дээ ямар. Гэтэ бүр аюул сонирхолтой юм аа. Тийм иймэрхүү ярианууд ер нь бол бас хид байдаг. Гэтэ яг үндэ бол энэ бодит босчиж магадгүй шүү дээ. Зүгээр л надад хин нэг ярьсан. Тэгээ зохиом үзүүлж юм билээ бас. Би өөрөө ч яг үндэ бодит үсгийж битгэхгүй. Зүгээр л би нэг яриа сонсч байсан. Тэрнээс л та нарт хүргэлээ. За. Тэнгүүтээ энд нэг амар сонио амтан байгаа заяа. За. Бонип гээд. Бонип. Хизээч сонсож байгаагүй нэр байгааз. Хэвээ сонсож. Би сонсож байгаагүй заяа. Тэнгүүтээ нохоо шиг царайтай, морь шиг сүлтэй, матар шиг биетэй. За энэ мангасыг болохоор Австралийн нутагдах намаг жалганд амьдардаг гэж үздэг юм байна. Ийм амтан байдаг гэж. Нохоо шиг толгойтой. Нохоо шиг царайтай. Царайтай. Тийм, нохоо шиг царайтай, морь шиг сүлтэй, матар шиг биетэй. Тэгэхээр одоо матар сүлтэй гэж төсөөлөгдөх гэж одоо ямарсан ингэ. Матар сүл шүү дээ. Морь шиг сүлтэй мөхлөө матар биетэй. Харин тэгээ яагаад тэгэхээр чи матар чи ингэ илгээрээ хөвтөл ер нь л явдаг. Тэгэхээр чи сүлтэй ингэ чи тийм байгаа сте. Шиг царайтай. Тэгэхээр тийм нэг тийм жижигхэн. Тэнгүүтээ энэ болохоор домог түүхээс бүтсэн заяа. За. Тэгээ энэ араат нь болохоор одоо ном болон кино бүтээлүүдэд зөндөө гардаг юм байна. Тийм үү? Тийм. За анх 1800 онд энийг болохоор тухайн одоо яриад илэрсэн энэ амтны тухай яриад илэрсэн. За тэгээд одоо ч гэсэн хүмүүс байдаг гэж итгэж байгаа. Итгэсээр байдаг гинэ. Одоо Австралийнхаа. За Австрали. Тэнгүүтээ
та нар нөгөө нэг одоо dwarf тэ одоо мэдхүү. Одоог та нар яг юу гэж төсөөлдөө? Одоо юу? Тий. Одоо маш тийм жижиг бит. Тийм жижигхэн бий те. Тийм жижигхэн бий те. Тийм хүн юм болов. Тийм зүйлийг За, одоо гинэс. Одоо гэхээр яг миний толгой дотор яг буудаг нь болохоор юу ихгүй юу? Надад бол бүр үнэхээр орж ирэхгүй байна. Одоо юу? Одоо гэсэн чинь нөгөө нэг юу санаанд ороодах юм? Нөө та нар яг миний толгой дотор заяа. Одоо гэхээр юу байгаа? Шинэ жил Санта Клаус. Санта Клаусын юунууд уу? Одоонууд уу? Тийм яг нэг хүүхдүүдийн тоглоомыг баглаад тоглоом өгсрал хийгээд идэг. Би яг тэдрийг надад бодогддогс байхгүй анх. Тэгээ яг уу яг энэ одоо гэж яг юу юм бэ гэдгийг би ингээд судлах гээд үзлээ л дээ. За. Тэгсэн чинь за ер нь бол одоо гэдэг юм хүнд одоо ч одоо хүн л юм да тий. За энэ болохоор Оросуудын хамгийн ихээр итгэж явдаг биет юм байна. За тэнгуүтээ одоо гэдэг нь айл олгонд байдаг гэж яригддаг. За тэнгуүтээ гэрийг нь цэвэрлэж хүүхэд нь сайн сайхан зүүд бэлгэлдэг тийм амтан гэж үздэг. Тэгээд харин гэр цэвэрлэхгүй бохир байлгавал одоо нөгөө одоо нь ууралт юм байна. Тэгээд Оросууд одог домовой гэж дууддаг юм байна. За тэгээ зүгээрс нэг сүнс домог биш гэдгээ илтгэж ууралдаг. Тэгээ ямар нэгэн чимээ гаргаж ер нь бол гэрээ мэрээ цэвэрлэх байх юм бол ямар нэгэн чимээ байн гаргадаг. Гэрт нь та нар гэрээ цэвэрлээч гэж. Гэрийн буг гэж та нар нэг юм нэг л ээж аамаа нэг загинж магнахад хэлдэж та гэрийн буг царайлаад гарахгүй марахгүй гэл. Тэгээ би бас яг тэр буг гэдгийг яг тэгж боддоо ш та хадлаараад байхгүй. Ер нь бол тийм. Ер нь гэрийн сахиус гэдэг. Яг гэрийн сахиус гэрийг нэг хамгаалагч дандаа гэрт ингэж байх хэвээр тийм зүйл гэдэг юм бэлээ. Тийм. Тэнгүүтээ одоо энэ амтныг болохоор одоо дүрслсэн байдаг кино болохоор Harry Potter. За. Harry Potter кинон дээр нэг гап юу юм лээ? За тийм ээ. Яг нөгөө нэг оймс өгөөд би чамайг сулж гин гэд Harry гэдэг шүү дээ. Яг тэрүүгээр дүрслсэн байт юм байна. Одоо кинон дээрх дүрслэл нь яг бодит утгаар нь дүрслсэн байдаг. Ер нь бол нэг тиймэрхүү царайтай л гэж байна. Яг тэрэн дээр ч бол яг нэг жижигхэн биетэй нэг шовх одоо чихтэй тийм байгаад байдаг шүү дээ. За нэг тийм байгаа. За тэнгуүтээ за 7 дахь заяа. За. Йети гинэ. Энэ болохоор цасны хүн гэж одоо дуудагддаг. За хоёр хөл дээрээ явдаг өтгөн цагаан үсээрээ хужигдсан тус амтныг цасны хүн хэмээн нэрлэдэг бөгөөд одоо төвд голчлон сөрсөн хэмээн үздэг. Төвдөд. Төвд одоо гимлэн уулс гэх юм уу те? За тэгэхээр мөн энэ амтны тухай маш олон кино баримт байдаг. Тэгээ ном зохиол дээрс нь зөндөө их гаргацсан байдаг. Тэгээд энэ бүхэн дээр тэрнийг болохоор бодит гэж бичсэн байдаг. Дандаа. Тэнгүүтээ хамгийн амир нь энийг шашин шүтлэхийн талаар бодит гэж ирдэг. Яг шашин дээр бол Йети гэдэг бол ингээд зөвийг бэлэгдсэн амтан. Энэ бол сайн амтан гэж иргэддэг. Хизээч хүнд хор үрдүү хүнд тусалдаг тус чамдаг гэж иргэддэг. Юм бэ? Хүнд тус хүргэдэг. Тийм. Яг гаднах үзэм чинь тийм боловч тий. Тийм гаднаа нэг үстэй нэг амар том тий нэг муухай нэг та баавга шиг нэг амт байгаа. Цагаан тий нэг амар өснөөстой амт тийм айхаар тийм сүрдмээр хэрнэ. Тий. Тийм биш үү тий. Яг үндэ болвол үнэхээр тусч ингээ хүнд хэрэгтэй мундаг юмтай байгаа байхгүй. Тэгээ ном зохиол дээр байгаа гэж гарч ирд юм шүү дээ тий. За сайн мэцханаа дундуур нараад ирлээ. За сайн мэцханаа ярих гэж. За манай хөтлөгч Соко маань орж ирлээ. Секи маань. Юу. За миний ярих юм болохоор ерөнхийдөө зэрэг ах ихтэй ерөнхийдөө төстэй ингээд нэг тийм одоо нөгөө нэг Дракула идэр гэдэг. За. Тиймэрхүү миний талаар. За Дракула одоо цус орогч гэж ярьдаг штэ. Тэрний талаар заяа. Дракула яг хаанаас ингээд гаралтай вэ? Яг цус орогч гэдэг хаанаас гарч ирсэн бэ гэдэг талаар. За одоо Ромын Дракула цус орогчийн гарал үүсэл гэж байгаа. Ромын 15 дугаар зуунд амьдарч байсан Влад Цефиш буюу цовдлогч Влад гэгддэг. Одоо нэгэн
ноён байсан. Тэр хүн болохоор ингээд ерөнхийдөө бол түүхэн хүн. Тэр дайснуудаа ингээд цовдлон алж заримыг нь одоо ингээд амьдаар нь ингээд бүр арсын хуулаад айдас төрүүлэх хүчээр ингээд улсаа хамгаалдаг байсан тийм ноён байгаа байхгүй юу. Тэнгүүдээ домогт өгүүлснээр бол тэрээр одоо ялагдсан дайсныхаа цусаар талах дүрч иддэг байсан гэдэг. Бидний төсөөлдөх цус орогч бол биш юм байна шүү дээ. Ерөнхийдөө бол зүгээр нөгөө нэг иймэрхүү юмнаас ингээд цус орогч. Тэг цуснд ингээд талах дүрж идэн гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Одоо ерөнхийдөө бол өөрийнхөө ялалтыг тэмдэглэдэг гэсэн юм байна шүү дээ. Цуснд тий цусаар нь ингээд цусыг нь одоо талах дүрж идэж ингээд цусаар нь одоо нэг хоолж шүү дээ. Тэнгүү тэрүүгээрээ за би энэ хүмүүсийг би ялсан шүү. Өөрийгөө тунхаглаад байгаа юм шүү тий. Ерөнхийдөө за тэгээд энэ харгас одоо цус түүхэн одоо дараа нь Брэм Стокерийн Дракулагийн ингээд үндэс болсон. Одоо өнөөдөр түүний амьдарч байсан Пойнари цайз одоо Карфатийн уулсын оргил дээр оршдог ба шөнийн цагаар одоо цайзын ханнаас цус шиг улаан гэрэл гардаг мөн одоо салхины дунд ингээд орилох дуу гардаг гэж яригддаг. Тэгээд хаяа одоо жуулчид руу татагдан шатанд өгсөх үед одоо хүн ард нь алхаж байгаа мэдрэмж төрдөг гэх мэт ингээд бас тэр амьдарч исэн газар нь бол нэлээд аимшигтэй ингээд мэдрэмжийг төрүүлдэг. За Дракулагийн талаар нэг юм товч мэдээлэл. За тэнгуүдээ дараагийнх нь болохоор Францын Парисын одоо катакомб буюу газрын гүндэх нууц оршуулга гэж байгаа. 18 дугаар зууны сүүлчээр Парис хот хүн амын одоо өсөлт тахал өвчний улмаас оршуулгын газар дүүрч муудсан хүүрнээс гарсан үнэр нь хотыг одоо бохирдуулчихсан. Тийм учраас одоо засгийн газар хотоос доош 20 метрийн гүнд орчих одоо хуучин шохон чулууны уур харуу одоо хідэн одоо сая хүний яс одоо ерөнхийдөө бол цогцыг ингээд зөөж байршуулсан байна. За өнөө үед болохоор тэнд катакомб гэх газрын дор хонглоод байдаг 300 км орчим урт үргэлжилдэг тийм газар байдаг юм байна. Тэгээд тэр одоо хонглын ханийн дагуу одоо хүний гавлын ясыг одоо ингээд хураагаад ингээд өрөөд тавьсан байдаг. Яг аимшиг юм нь болохоор одоо олон судлаачд одоо газрын гүнд төөрдөг тухай ингээд ярьсан. Зарим нь хаанаас гарч буй зөөлөн шивнээ одоо алхах чимээс хэрүүн гар ингээд мэдрэгддэг гэж ярьсан байдаг. Тэгээд 1990-ад онд одоо нэгэн судлаачийн камер олцсон бөгөөд энэ бичлэгийн сүүлийн хэсэгт нь хүн гүйж одоо амьсгалаа айж буй чимээ гарч ирээд гинт тасарсан байдаг. Гэтэ тэр хүн хизээч ингэж буцаж эргэж ирээгүй. Ерөнхийдөө л одоо тэр газрын гүнд нь камерт бичигдсэн сүүлийн юу юм бэ штэ тийм дурсан юм байна штэ тийм. За тэнгуүдээ дараагийнх нь болохоор нөгөө нэг бас л мэддэг зэ нэг талгаагүй мартин гэдэг штэ. Мөр ус талгаагүй. Тийм ингээд хажуудаа толгоогоо барьж өгдөг. За ерөнхийдөө бол Ирландын дуллаханаас гарсан тийм одоо эртний домог юм байна. Тэр одоо толгойгүй морт нь болохоор хар морь ундаг. Өөрийн тасарсан толгойг ингээд гартаа барин шөнөөр тавхидаг. Нүд нь улайж амнаас нь одоо нэг тийм хар шингэн урсдаг гэж ингээд өрсөлдсөн байдаг. За домгийн дагуу бол дуллахан одоо хаан зогсно. Тэр газар ингээд нэг хүн үхдэг. Эсвэл тэр хүн ингээд одоо тэр толгойгүй морьтой ингээд хүний нэрийг хэллээ тэр хүн үхдэг. Шууд хилэнгүүт нь ингээд амь тасардаг гэх юм уу? Юу юм бас хараад юм уу? Тий, ерөнхийдөө бол хараадаг. Тэгээд одоо ингээд одоо айгаад ингээд хаалга малгай төгцсөн байсан ч ингээд одоо хол байсан ч гэсэн ингээд нэвтлээд ороод ирдэг. Юу ч нөлөөлж чадахгүй юм байна шүү дээ. Ерөнхийдөө бол тий. Тэнгүүтээ бас зарим хүмүүс ингээд ярьсан гэж байгаа хар дарсан одоо зүүдэндээ тэр ингээд толгойгүй морьтын зүүдэл сэрхэд зүүдэлчээд сэрхэд ингээд морь янцгаах чимээ гардаг гэж байна. Ямар эвгүй юм бэ те.
Тийм, нэг надад ч би сонсчихсан байхгүй юу? Ер нь бол би бас нэг хүүхэд байхасаа нөгөө морь усан толгойг үнийг амар их сонсдог гэсэн. Сонсдог нэ, уншдаг гэсэн байхгүй юу? Тэрний нөгөө анхны ном нь манай гэрте байдаг байсан. Бүр нэлийн амар хуучирсан ингээд хамаг хууцсан, урагдаж мурагдсан те. Тийм ном байдаг байсан. Би гэхдээ цус орогчд амар дуртай. Нөгөө нэг цус орогч гэхэр нэг тийм амар нэг хүнээс нэг хэд дахин хүчтэй, нэг цав цагаан өнгөтэй те. Нэг цав цагаан цэц цэвэр ярьстай. Хүн Ёо. хөгшөрдөггүй. Эдчихт нөгөө нэг драмараа үзэхээр ингээд цус орогчнууд нь амар царайлж. Дошлож муурлаарай. Царайгаа. Гэтэ нөгөө хүзүүнээс хазаж цус ордог бол энэ дээр болохоор зүгээр ингээд юу гэх юм талхныхаа соус болж иддэг шүү дээ цусыг. Тийм байх тийм. Зүгээр одоо нөгөө нэг одоо домог яриач ингээд нэг юм яригдаад тэрнээс ингээд лам дамжаал тийм. Тэгээд ингээд жоох өөрчлөгдөж явдаг. Нөгөө давс хужир гэдэг чинь. Яста давс хужираа. Хужирлал явцсан байгаа байхгүй. За би болохоор энэ Анабелийн Google-тэй гинэ 1970 онд болсон бодит Google-тэй гэж шүү. Тэгээ бүр энэ ингээд бүр тэр үедээ ингээд музейд хадгалагдчихсан гинэ. Нэгэн совилогч охинд найз хүүхэн нэг совилогч найз охиндоо Google-тэй бэлгэлсэн юм л дээ. Тэгээд тэр Google-тэй нодоо тэр нэг бэлгэлд авсан найзд нь болохоор тэгж мэдгдсэн. Хүүхэлдээ өөрөө байрлалаа сольдог. Энд тэнд очиод ингээд байрлал нь солигдчихдаг. Одоо ингээд хүн чинь хүнээс бэлэг авангууд ингээд нэг гой шүүгийнхаа дээр мэр ч юм уу ингээд нэг хөөхөн Google-тэй уучраас тэгээ тавьчихж байгаа штэ. Тэгэнгүүт тэрнээс нь буугаад ингээд орон дээр нь ч юм уу скол ингээд өрөөнд дээр ч юм уу ингээд энд тэнд очиод байрлалаа сольчдаг. Тэгээ ингээд нэг байхаараа ингээд нэг хүнийг яг юм хараад байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрүүлээд идэг. Тэгээ гэрийнхэнд нь олон заа тэр бэлгэнд авсан хүнд. Тэгээ ингээд хажууд нь ингээд бичгийн цаасан дээр ингэж бичээд идэг гинэ. Help me. Тэр бичгийн цаас ойрхон байх юм бол тэгээ надад туслаач дээл гэдэг юм биш. Туслаач гэж бичээд идэг. Тим Google-тэй байсан гэж юм. Тэгээд тэр эмэгтэй ахтай тэр үедээ айгаал юу нэг тийм ингээл хүний нэг мэдрэмжинд байгаад байгаа штэ тэр чинь тэгэл ингээл цаасан дээр хүртэл тэгж үчээд хар чинь тийм. Тэгээ сүулт нэг тэрийг ингээд нэг одоо тийм сүнс судлаач эд гэд хүнд өгжсэн юм байна л да. Тэрийг одоо энэ яг нэг ийм нэг сонин Google-тэй байна. Тэгээ ингээд нэг ийм сонин үйлдэл гаргаад байдаг гэд. Тэгсэн чи тэрийг нээд болохоор музейд авчиж тавьчихсан гинэ. Тийм тэр үедээ. Тэгэхээр бас сонин мэдрэмжтэй Google-тэй байгаад байгааз. Ерөнхийдөө нэг харагдсан тийм л Google-тэй л. Харин хөөрхий чаваас нэг олол тоослох юмсан тий. Тэр нөгөө нэг эхний дугаар дээр бас түүхэн дээр бид нар ирсэн маш Японы Google-тэнд. Окико. Тий Окико дээр тий. Тийм би ирсэн. Хан юу яагаад гэд дүүдэ бэлгэлсэн чинь 2 настай дүү өөд болоод гэд Google-тэнд улмаас өөд болоод тэгээ хүүхэд нь нөгөө Google-тэнд сүнсэн шингээд тэгвэл тэр Google-тэнийх нь үс нь одоо бол ургаж байгаа. Ургадаг. Тэнгүүтээ тэр Google-тэй одоо Японы нэг сүмд хадгалаатай байдаг. Одоо ч гэсэн. Тэнгүүтээ тухайн сүмийнхэн байнга тэр Google-тэй үсийг нь жил болгон тайрдаг. Тий. Одоо болтол. Гэ мөр хэмжээтэй амгүй бэжиж үс нь ургаад байдаг. Тий. Гэхдээ одоо хүн өхвөл үгсэн ч одоо үс хумс хоёр нь байнга ингэж ургаж идэг. Гэдэг штэ тий. Хумс нь бүр ингээд гарыг нь ингээд мошигралтаад орооход ингээд ургаал идэг. Тэр бүр ихтэй бүр амар сонирхолтой. Яг нөгөө нэг юу яадаг вэ хэл та мэдээж хүний үс тэгээ хомс гэдэг чинь нөгөө нэг яг бидний биедээ авж байгаа шинэ тижлээс арай өөр юмараас шинэ тижл авдаг гэж магадгүй. Тийм. Тэгэхээр энэ Google-тэй бас эвгүй байгааз ингээл найз нь амар гоё юм бодоол ингээл найздаа өгсөн чинь Google-тэй ингээл сүнстэй Google-тэй болж тарж байгаа байхгүй тий. Анабелийн кино бол үнэхээр амар шүү. Би яж хат аим шиг кино минь үзэж чаддгүй тэрийг үзсэн. Секер нэг аимхаа тий. Тийм тэгээд энээс хойш нэг Анабела гэдэг аим шиг кино нэ. Юу нь бол энэ түүхээр юу яасан гэж кино хийсэн гэж. Тийм кино хийсэн. Анабел чи юу вэ 2 3 ангитай лөө. 1 2 ер нь тийм баха. Тийм баг 3 ангитай тий. Нэгийг нь үзчихсэн. Би нэг л санаанд ороод тий яг нэг нь юу ааж юм. Тэг яг нэг яг тийм хүүхэлтэй тий аим шиг кино гэхээр надад нөгөө нэг Чаки
Чаки. Тэр гэхдээ бас амар шүү. Тэр бүр амар тий. Тэр нөгөө нэг нүүрэн дээр бахан сөрөвтэй нэг хүүхэлтэй. Тий, нөө хутга бариад хутга бариад ёо тэрийг бүр ингээд нэг хэсэг ярихад ёо бүр үнэхээр ард сэйдэг шүү. Тэгээ ер нь тэрнээс хойш нэг тийм айдсын нэг тийм темптэй болцсон байсан шүү. Би драма маягийн тий. Хүүхэлдээнээс жоох айдаг. Тий, тэгэл яг нөгөө нэг ингээл нөгөө нэг биц гал ингээл найлмал оронгуудтай ингээл гинт яг ингээл хаалга хаах гэнгүүт гинт ингээд нэг хүн гүүж ирж байгаа юм шиг нэг тийм мэдрэмт төрөл амар хурдан тап гэл хаалга хаадаг. Йоо яг тэгэхээр яг нэг тийм яг нэг тийм драматай болцсон байсан. Тэгээд тэр бас кино амар шүү. Тэр гэхдээ хүүхэд насны угаасаа хүссэн үсээгөө драма болох кино. Ер нь хүүхэлтэйнүүд амар ингээд ер нь октод чи ингээд хүүхлээ мөхлээ айгүй их авдаг. Тоглолттой тий. Тэгээ ингээд манай гэрт нэг тийм хүүхэлтэй байдаг гэсэн аахгүй. Яг тийм нөгөө нэг Анабель лидертэй ерөнхийдөө айгүй төстэй заяо. Тэгээ ингээд бэшн гэдэг гэсэн аахгүй. Тэгээ ингээд хоёр давхар. Тэгээ ингээд унтчихагаад ингээд хальт шүн сэрээд тэгээ ингээд сарны гэрэл тусаж байгаа штэ яаж яхад ингээд амар том цонхтой заяо. Яг сар руу харцсан. Тэгээ ингээд сарны гэрэл тусаад тэгсэн чинь ингээд цонхны ингээд яг тавцан дээр заяо болон дээр ингээд нэг сэгсээс юм. Күгэлтэй тавьсан. Яаж яхад ингээд ямар ч хувцгүй ингээд үсмэс нь арцаа заяа хүүхэлтэйнүүд алихтэй байдаггүй шүү дээ. Хүүхэлтэйнүүд нөгөөр гэн шүү дээ бид нар чинь. Тэгээ ингээд нэг нүд нь ингэж мэгцэн нүд нь ингэж нэгдэж харагдсан тийм үлдээсэн босно гэдэг. Нэг хитүүлэнгүүд нүд нь босонгод нэгдчихнэ. Тэр нөгөө нэг эвдэрсэн юм шиг байгаа ингээд нэг нүд нь ингээд толтой нэг нүд нь ингээд нээлттэй. Би бүр ингээд сэрээд ингээд хальт ингээд нүдэнээс чинь тэгээ давхар сарны гэрэлт хэрч бүр амар сарны гэрэлт ингээд цонхоор тусах юм харах чинь ер нь жоох эвгүй штэ. Тийм штэ. Тийм. Ерөнхийдөө бол сарны гэрэл тооноор тусууж ирэмсэн бол. Хинтэлээ ямар ч тийм нөгөө нэг аим шиг ярьж байгаа юм шиг. Амар л байж тээ миний одоо нурууны хүүтгөөс чахраа сууж байна. Одоо хаанаас ямар хүүхэлтэй байна. Яаж байгаа би ч одоо хүүхэд байхдаа юу яадаг гэсэн юм бэ? Ээжтэй захиад би Барби авах болдог гэсэн юм. Төө бүр. Би нөгөө нэг бусад эрэгтэй хүүхдүүд чинь ингээл машин дээр шин боо муу гэж хэлдэг цэрэг мэрэг аавн маавн гэсэн чи би зүгээр ээж би Барби авъя. Тэгээ дэлгүүр оронгуудаа ингээ Барби ингээ харан заяа. Тэнгүүд энийг авна. Юу нэг сонирхож байсан. Үгүй мэдгүй. Үгүй зүгээр л тухайн үе зүгээр хүүхэд байхдаа магадгүй би зүгээр охин болж төрөх ёстой байсан юм байлгүй. Би болохоор ерөөсөө Google-ээр тоглодоггүй байсан гэсэн. Тийм. Яг ийм нөгөө нэг ингээд модоор машин хийгээд ингээд чүдэнзний ингээд юуг нь хайчаад хайрцагнуудаар ингээд утсаар холбоод амар олон тийм чиргүүлтэй машин хийгээл ингээд чирээлдэг нөгөө нэг чүдэнзний хайрцаг дотор юм жижигэн чулуу хичээл тэгэл ингээд чирээл яваад идэгсэн гэсэн. Тэгээ юу чирээд байгаа ингээд ингээл машин богоон болцсон байна гэл. Ерөөсөө тийм Google-тэйгээр тоглож байгаагүй гэсэн. Манай нэг охин дүү бас тийм шүү дээ. Ингээд Барби ерөөсөө сонирхгүй. Google-тэй тийм бамбрууш сонирхгүй. Агаад байгаа машин болоод ихтэн. Йоо. Тийм охтод байдаг. За ер нь бол энд байгаа охтууд дундаас ер нь би өөрөө илүү эмгтээлэг гэдэг юм мэдэрч авлаа. За UBM радио 80.3 спешиал дугаар маа. Би ганц юм ярьчих. Ерөнхийдөө бол Европод ингээд аялж явж байгаад орс сураггүй болсон хүмүүсийн одоо талаар ийм аимшигтай түүхүүд заяа. За Крис Кремерс болон Ли Зэмфрун гэж аа 21 болон 22 настай одоо Дани охид урт хугацааны аялалд гарч Пахамын арлыг 2014 оны 4-р сард зорьсон байна. Найзууд зорьсон газар очиж уулан давирч дараа нь ойрхон очих нэгэн ой мод руу орсон бөгөөд гэтэл охтууд одоо тус өдрөөс сураггүй алга болоод гэр бүлийнх нь одоо санаа зовоо цагтаад мэдгдсэн. Тэгээд тэгсэн цагдаа нараа одоо ойнгүнээс тэдний эдлэл хэрэгслийг олсон бөгөөд утасны дуудлагыг харахад 911 буюу түргэн тусламж руу олон удаа залгасан байсан. Сүүлийн дуудлага нь тийм. Үүнээс гадна одоо шөнийн 1-ээс 4 цагийн хооронд маш олон зураг дарсан байсан боловч харанхуугаас өөр юу ч харагдаагүй. Тэгэнгүүтээ цагдаа нараа эрчимтэй хайсан ч одоо охтыг олж чадаагүй бөгөөд ойнгүнээс олсон одоо ясны хилтерхийнүүдийг охтыг мөн болохыг дараа нь ингээд нэгээр шинжилээд
шинжилгээ тодорхойлсон. Яна ясн олцсон хэсэг хэр хугацааны дараа ясн олцсон бол те. Харин энэ харин жоохон товчхон мэдээлэл нэ. Тийм нэг яг урт хугацаа байвал бас нэг ингээд хүний гарт ингээд нэг юу яагаад алагдаад ингээд яс болсон байж болно. Эсвэл яг ойрын хугацаанд байх юм бол ямар нэгэн амьтанд алагдсан бас байж болох юм тийм. Тийм байна. За тэнгуүтээ англи аялагч гэж байгаа 22 настай одоо Том Биллингс гэх одоо англи залуу аялал зугаалгаад амар дуртай нэгэн бөгөө тэрээр 2013 оны 11-р сарын 25-нд North Shore ууланд авирч яваад одоо бас алга болсон. Түүнийг одоо алга болсноос 7 хоногийн дараа хайж эхэлсэн боловч харамсалтай нь олж чадаагүй. Цагдаа нар болоод шинжээч залууг байгалийн гомшигын улмаас амиа алдсан байж мэднэ хэмээн тодорхойлж одоо ирлээ өндөрлүүлсэн. Тэгээд ерөөсөө алдаагүй. Яг ийм гоё дуртай ийм хоббигоороо яваад ингээд амар үдмэд амар сонир зүйлийн тийм айгүй харамсалтай юм аа. Тэгэл ар гэртэн ч гэсэн бас хэцүү л байгаа хта тий. Мянга бити яв гэсэн чинь ингээл зориол өөрөө дуртай хоббигоороо хүүн ингээл хүүхдүүд нь ч юм уу явж яхад те ингээд буцаж ирэхэд сураг нь байхгүй гэдэг чинь ёо амар хэцүү юм бэ. За тэгэнгүүтээ 2013 оны 1-р сарын 26-ны өдөр Элиза Лим гэх одоо алга болсон охины цагцас олцсон. Угтаа бол тэр одоо Лос Анжелес, Санта Круз, Сан Диего, Сан Франциско зэрэг хотуудаар одоо аялах төлөвлөгөө гаргаад аян замдаа гарсан. Эхлээд Лос Анжелес хотод очин Сисил гэх зочид буудалд байрлсан. Одоо аяллаа зургуудаа гэр бүлийнхэнтэй хуваалцаж хаана явгаа байнга мэдэгдэж байсан. Харин охин гэрийнхэндээ тус зочид буудалд нэгэн сонин хүн байгаа тухай хэлж байсан удаатай бөгөөд удалгүй алга болсон. Одоо цагдаа нар буудлыг шалгаж үзгээд хяналтын камерын бичлэгт Элиза хин нэгнээс нуугтаж хаалганы яр зогсож байгаа нь харагдсан бөгөөд үүнээс хойш одоо дахин түүний дүрс огт харагдаагүй. Гэт охиныг бүтэн 18 өдөр хайж 19 дэх өдрөө буудлын дээвэр дэх усны савнд живсэн байхыг олж тогтоосон. Энэ бол угаасаа яг хүний гартал амар өргөцсөн байна л да. Тийм. Ямар нэгэн байдлаар нэг тийм crime юм болсон байна. Угаасаа гадны нөлөөтэй гэдэг нь угаасаа шууд харагдчихээн л та. Үгүй нөлөөгүй. Харин тийм тий. Тийм ярьж яах чинь алаадах юм. Хайрын гадар нь гадтай айлхдаг шүү дээ. За уучлаарай. Ямар амар юм бэ? Харин тийм тий амар харамсалтай л. Хүнд ингээ гадны нөлөөнд. Гэтэ нүг эхний өдрөөсөө ингээ гэрийнхэндээ мэдээлж исэн. Гэтэ бас гэрийнхэндээ бас уул нь бол хэлсэн л юм байна те. Ингээд одоо тэр буудалд ингээд тий ингээд нэг үл мэдэх хүн байна. Гэтэ яад яг тэгж хэлж байхдаа зүгээр яг тодорхой хэлээг юм бол яг тэ нөгөө хүн ч гэсэн бас өөрийгөө тодорхой танилцуулаагүй гэж бас байж болох юм тий. Ямар нэг үйлдэлээр юм дургүйг нь ер нь бол нэг юм жоохон сонирн байгаад байгаагаа хэлээдсэн бас байж болох юм. Яг тухайд нөгөө нэг яг цагаатлах юм бол нэг тийм эвгүй мэдрэмж төрөх хүн чинь баг хүн тайлбарлахдаа бага сарын сандарсан байдалтай тайлбарладаг. Жоохон ойлгомж өгч юм уу тий. Тэгсэн байж бас магадгүй. Харин тийм. Тай харамсалтай юм ба. Үсэг ямар гой юм судалсан юм бэ? Хөөе, энэ чи бас нэг амар түүх байна. За. Энэ бүр амар юм байна. Одоо Disneyland-д одоо матерны хоол болсон хүүг нэ. Оо яана. Юу зүгээр одоо амтны үрэлэн үзэж явж байгаад идүүлчих байгаа юм уу? Тийм. Одоо 2016 оны 6 дугаар сар дэлхийн алдарт Disneyland парк хэвлэл мэдээллийн гол болоод эсмэлээ. Энэ нь одоо 2 настай Небраска мужийн Глен Грейвс гэх хүүгийн залгуу хөлтэй холбоотой бөгөөд хүү усан сангийн орчим зогсож байх үед гинт уснаас матар гарч ирж түүнийг ус руу авч орсон. Яа. Хүүгийн аав чадах чинээрээ тэмцэлсэн ч амжилтыг исалаад усан сангийн ойролцоо аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс энд аюултай матрыг холлох хэрэггүй зайгаа барь гэх мэт тэмдэглэгээнүүдийг тавьсан байсан ч хүүгийн гэр бүлийнхэн тэрний юуроос анзаараагүй байсан. Тэрнээс болоод ойрхон зогсож исэн матар ингээд. Юу юм тэгээд тэр одоо малны байгаа тэр одоо усан сан гэсэн тий. Тэрнийх нь ойролцоо юу хашаа машаа хашлах гэх юм байхгүй юм уу тий? Байхгүй зүгээр юм сануулга байсан юм шүү тий. Тийм энд аюултай матрыг холлох хэрэггүй зайгаа барь гэсэн юм тэмдэглэгээнүүд л байсан юм байна. Тэмдэглээнүүд байсан гэхээр бас тийм Disneyland гэдэг ийм амар том дэлхийн хэмжээний парк байж амар алдартай. Тийм хамгаалтаа сайн
өндөржүүлэх хэрэгтэй л дээ ер нь. Тэгтээ нэг бас ээж аавынхан бас анхаарал боломжгүйс байна л да. Ер нь бас эцэгний хариуцлага гэдэг юм сорно л да. Тийм энэ бол ялцчихгүй яг тийм л байна. Тэгээд ёо 2 настай хөхт яг сонсон чи бүр ингээд шар босч ш. Тий айгүй айхтар юм аа. Яалтаач илээ дээ. Тэгэл ээж аавд нь бурууг нөх юм уу? Тэ айгүй хэцүү юм биш тийм ч. Тий. Аль талдаа л ерөнхийдөө буруу. Тийм бай тий. Уул нь бол 2 настай хүүхэд тийм. харин тийм тий. Юугаач мэдвүдээ. Тэгэхээр 2 настай хүүхэд мэдгүй чи мэдээж бол ээж аав хоёрын л юу байна л да. Анхаарал боломжгүй зүйл. Тэгээ 2 настай хүүхэд чинь ингээд барыг ингээд юугаач мэдгүй шүү дээ. Буудгүй штэ ингээд дүүнер чинь ингээд тэрүүлгээл ингээд Бас эвгүй төх байна. Угаасаа тиймэрхүү зүйлс тохиолдох юм бол хинч тэг үйлдэлийг гүйцэд хийж чадахгүй хөө. Амжихгүй шүү дээ. Бүлгтэн матар гэдэг л саб гэл авчгаар чинь тий. Саб гэл авчгаар чинь мэдээ бас ойлгомжтой л юм байна. Аав нь гэхдээ уул нь бол амар басан л юм байна, тэмцэлцэн л юм байна тий. Гэтэ яаж яах вэ ёо бүлгтэн матар шүү дээ. Араатай амт шүү дээ. Тий, харин тий. Ёо бүр амар харамсалтай хэрэг байна. Өөр юу вэ? Өөр айлгах юу вэ? Энэ секэд айгу гой гой юм байгаад байна. Тий, айгүй гоё олон мэдээж. Энэ яг сүулт орж ирсэн, яг бэлдэж үлж байгаа ороод ирсэн шүү дээ. Тий. Яг бэлдэж үлдэж байгаа даа. За, ерөнхийдөө бол аимшигын ярэ домог гэдэг зүйлс чи ер нь бол дам ярианаас л үүдэлтэй шүү дээ хүмүүсийн. Гэхдээ яг бидрээсээ ярьсан юмд за үнэхэр хүмүүсийн дам яриач байлаа тий. Хүмүүсийн итгэдэггүй одоо юу гэдэг юм бэ? Одоо хүмүүс итгэдэг ч гэсэн бодит бос зүйлс зөндөө байлаа. Одоо манай монголч гэсэн тиймэрхүү юм зөндөө байдаг. Бид нар л нэг амир тэгж тоодоггүй эсвэл хүүхэд байхад одоо бидний эмээ өвөө нар айгүйх ярьж өгдөгсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэр үеийн юмнууд бол байгаа тий. Тий одоо завхан гэхэд нэг тийм аварга моогоо байдаг байсан гэл тий. Одоо энэ тайхар чулууг нэг бүх хүн өргөө тавьсан жиж ах шиг тий. Тэнгүүтээ яад энэ тайхар чулууны ёроолтонд юу гэдэг тий нэг тийм аварга моогооч байдаг гинөө. Тэнгүүд бид нар хизэж итгэхгүй. Энэ зүгээр л домогт түүх баг үлгэр шүү дээ. Тэгсэн чинь яг үндэ бодож байх юм бол бид нар яаж мэдэх. Хинч мэдэхгүй шүү дээ. Тухайн яг цаг үед нь бид нар амьдарч байгаагүй. Тийм шүү дээ. Айгу хэцүү. За манайха өөр ярих юм байна уу? Өөрч 50 дөө. Өөр аим шиг юм гэх юм бол яг миний судалснаар бол яг нэг иймэрхүү юмнууд байна. Тийм тэгээд нөгөө нэг энэ бас нэг ийм юм байсан. Би нэр энийг яриаггүй өнгөрч байгаа юм байна. Нөгөө нэг төмөр сүхээр хүн хөнөөгч гинэ. Тийм юм 1912 онд Авамуж гэдэг нэг жижиг тосгонд болж исэн юм байна. Тэгээд 2 хүүхэдтэйгээ хамт нойрсож байхад нь гэр бүлд нь 2 хүүхэдтэйгээ нойрсож байхад нь юу яжсэн гинэ. Гэрт нь ороод хөнөөжсэн төмөр сүхэр. Оо ямар амар. Тий. Тэгээд байшинд айгүйх гачин дуу чимээ гарсан дээр нэг ойр хөршүүт нь хэлсэн юм байна л да. Нэг тийм чимээ гарч исэн гэд аллага. Гэтэ энэ бол яг нэг удаагийнх биш, энэ бол бүр цуврал алуурчин гэж байгаа байхгүй юу? Энэ үйлдэлээ ингээд нэг хит хитэн гэр бүл рүү ер нь бол орж исэн. Төмөр сүх барьж ороод тэгээ яг тэр үедээ нэг төмөр сүхэр хөнөөгч гэсэн нэг тийм хочтой цуврал алуурчин байсан гинэ. Бүр сүултээ бүр ингээд нэг зарим жуулчд бүр нэг иннээс болоод нэг хэсэг бүр тийм аялал жуулчлалын юу нүртэл зогсож исэн төвхтэй гинэ. Нэг гаднаас ирэх хүмүүс ер нь бол очих айгаад ерөнхийдөө хаагдаад тийм бүр нэг тийм улсын бүхэл улсын юу яжсан нэг можийн юу хүртэл болж исэн биш үү. Одоо юу гэх юм хэрэг гэх юм уу? Цурал хэргийг юунаас болоод хэрэгээс болоод жуулч төртөл очихгүй нэг хэсэг бол болж исэн гинэ. Тэгээд яг энэ яг нөгөө энэ дээр нөгөө нэг төмөр сүхэр хөнөөгч гэдэг яг барьсан юм уу, баригдаагүй юм уу? Яг хэдэн онд баригдаад яасан юм нь бол байхгүй байгаа даа байхгүй юу? Зүгээр яг ийм хочтой цурал алуурчин байсан. Гинэ. Аим шиг юм нэг түүх үлгэр домог ярьжсэн юу аллах л явж байна чи. Харин энэ дээр харин би угаасаа яг team set бариад авсан юм сте. Та нар санахгүй байна уу? Тэний эхнийх чинь л нэг team смус байсан шүү дээ жиж. Харин сүнсээ ярилдаа чи юу аллах. Сүнсээ юу? Үгүй сүнсээ 5 дотор ярина. Дараагийн дугаар дээр ярина. Төр хүлээж бай. Харин төр хүлээж байгаа. Надад бол Монголын талаар ярих бол Монгол бол зөндөө байгаа даа. Хэдүүлээ юу яа заяа. За өнөөдөр ер нь бол хэдүүлээ хөвслийн Европын талын ер нь аимшигын
том домог те болсон Тийм, явдлууд аллах ч юм тийм уу, хүзээс тий. ярьлаа шүү дээ. Тийм. За тэнгүүд за бидний ер нь цааштай явах дугаарууд ер нь бол за ингээд өмнөх дугаар дээр бид нар Японы талаар ярьсан. Энэ дугаар дээр бид Европыг ярьж байна. Дараагийн дугаар дээр бид нар ямар ч орны талаар ярьж магадгүй. Яг 10 сарын 31 буюу яг Halloween-ийн баярын өдрөөр бид нар Монголд болох болсон аимшигт явдлууд болон Монголд байдаг түүх домог яриандыг ярил. За тэгэхээр 5 дахь өдрийн хүртэл та амар цоглуулж Гэтэ бас сонсогчтой ингэж хэлүүлээд дээ. Яг гоо бидний бэлдсэн зүйл. Гэтэ нөгөө нэг юу бас сонсогчдоос бас нэг ганц хоёр юу авлаа дээ. Өөр текст төгөлжсэн мавдал текст авцгаа идэх үү. Яг хөө Нэгээс Монголд бол ингээд хүнд тохиолж исэн явдал бол амар их байдаг. Тэгээд хүнээс одоо ингээд болсон явдлын ингээд аваад уншиж өгвөл бас айгүй сонирхолтой байх. Бид нар ч гэсэн өөр тохиолж исэн зүйлсүүдээ ярилцах одоо хэлж ярилцах болно. тий надаа гэхэд одоо би ч одоо манай гэрт одоо нэг 2 сүнс найз байна. Тийм ээ. Одоо ажил дээр ирэнгүүт манай ажлын хаалгыг өөрөө онгойлгох нэг 2 сүнс байна. Лифтэнд орж байгаа миний лифтний товчийг дарж өгдөг нэг сүнс байна. Надад үйлчилдэг сүнс байна гэж. Миний зарц сүнснүүд. Тиймтэй тэгээ нөгөө сонсогчдоос бас нэг тийм юм авч агаад ингээд нэг түүхийн ингээд нэг бид нар нэг юм сорц хийтэл шар өсөж чинь босдол яриа. Тийм. Яг уу тэгтээ бид нар эс аудио бол биш. Бид нар тэгтээ чадан ядан та бүхэндээ хүргэх болно. Чадан ядан хүргэх болно. UBM радио үзүүлж байна. Хэрэг та. Тэснэ алдаа талд нь амар. FM-аас. Танд дараалан 4 зүвгээр хөрч байна. Тийм шүү За дээ. ингээд ер нь болчих шиг боллоо нэвтрүүлгийн өндөрлөхүүдээ. За тэгцгээ. Байсан баха. За UBM радио 80.3 Halloween спешиал дугаар та бүхэндээ хүрлээ. Ингээд надтай хөтлөгсөйг. Хөтлөгч болроо. Хөтлөгч болроо болон хөтлөгч Дэгнэр байлаа. За баяртай. За бидний өдөр хүртэл сонссон сонсогч та бүхэндээ баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлцгээрэй. Баяртай.